Мапыг авахд. За шууд өөдөөс нь байлдаж орсон бол Flames-ийг шууд ганцхан тоглож байгаа. Урдаа молли дэвсэнгүүтээ зугтаагаад явсан. Heavy God тальт тул буудаж үзээд буцаад Б руугаа нийлэх юм болов. За шууд Б руугаа орно гинэ. Өөдөөс нь ямар нэг smoke хийгээг болохоор шууд Б руу ороод ирж байгаа. Apex quad дээр ганцаар авч байгаа одоогийн байдлаар сайт дээр. За маш гоё. Флаш ороод ирлээ Мэзигийн 3 киллийг Apex оруулж ирсэн. Сүүлийн тоглогч. Лүркэн дээрсэн Heavy God ганцаараа. Хаанаас тэр газартаа яг л байрандаа байж байна. Ямар гоё флаш орж ирв сая Мэзигийн зүгээс. Хоёр тоглогч хаан твэрсэн. Валентинер хосгөм чи ядаж хаан тврээд байж ийдаа гэсэн. Сууж илаа. Монголын тоглолт. Одоо баг 5 минутын дотор эхлэх болов уу гэж би хараад байна. Эхлэнгүүд нь шууд шилжилт хийн. Тэгээ зайгүй Heavy God-ыг унгааснаар 8-2 болгож байгаа. За энэ байдлаараа урсгалыг авчих юм бол Vitality-ийн яг үндэ овертайм гарах боломжтой баг. G2 анхныхаа тайм аутыг авсан 20 раундын дараа тайм аутыг захиалж байгаа.